охины бүхтээс болгоод бүхэн хөргөн бүхтэй бол гоё шүү дээ. Тэгэл тэнгүүтлээ ингээл нэг юм хөргөн мөргийнхаа захын ингээд явцсан. Миний хүү гэж би сууж байлаас. За яа цамаанаха төгжрөл дунд ээлж нэгэн дугаар маань эхэлж байна. Энэ удаагийн дугаарт Huawei уран бүтээлийн нэгдлийн одоо хүн болгоны комментээр асууж байгаа Жиминэ гэгч маань оролцож байна. За баярлалаа. За өдрийн мэндэгч. За өдрийн мэнд. Хай. За. Энэ удаагийн дугаартай хамтран ажиллагч Big Motors. Big Motors нь 5 тухтай авч шоурумтээс гадна үнэлгээ өндөр бага гүйлттэй машинууд оруулж ирдгээрээ давуу талтай. Утасны дугаар 75 75 75 75. За ойрын сонио ачин солиогоож аяа байна да. За одоо зөндөөл юм байна да. Яг нөгөө ингэдэм билээ шүү дээ. Хүн чинь нөгөө юм яг жижиг сажиг юм арай амар их юм байгаа ч гэсэн айхтар том юм бол байхгүй л байна. Хамгийн том нь одоо хүүхдэл гэдэг юм байна да. Huawei-ийн маань одоо ер нь хичнэр маань бас дарааллаад хүүхдүүдтэй болоод байгаа шүү дээ. Одоо дараагийн ээж юм хий юм бэ. За болно гэж байна. Гэтэ нэрээ бид нэр жил болгон төрж байгаа шүү дээ. Уу ялч хөө дөрөв эмэгтэй болохоор ч бас эд төрдөг насны хичлээ дээ. Чи тэгээд амар сахал самбаатай бийж бити хичэм. Би ч одоо тэгээд угаасаа одоо үеэрээ насаараа одоо хичэмжийн хичил гэж одоо. Оо тэгэр чи хөгшин санагдав. За хүүхдтэй болох одоо нөгөө ээж болох мэдрэмж ер нь ямар байдгийм байна. Тэг. Яах вэ? Ерөн төлөвлөжсэн болохоор сансныг бодоход айхтар шокны бол хүлээж авсангүй. Нэг шоконд ороогүй тэгээд яг гоё төлөвлөж байгаа л сайхан. За. Одоо яг хүүхдтэй болох цаг гээл. Тэгээд болсон. Тэгэл нэг юм ээжигээ л айгуусан ойлгох юм бэлээ. Гэтэ төрөх үед биш заяа. Надад бол нэг төрөх үед биш шууд төрөөл ээжигээ бодол уйлж мүлээд байсан юм бол байхгүй. Зүгээр ингээд төрсний дараа ингээд хүүхдээ өсгөх явцад одоо ч гэсэн ингээд өдөр болгон би хүүхдээ хараад ингээд хайрлаж байхдаа миний ээж ч гэсэн намайг яг ийм хайраар ингээд хайрлаж исэн бах та. Ээж яг намайг ингэж л бүх юм маань зааж өгч өсгсөн юм байна да гэдэг нэг тийм мэдрэмж амар их төрж исэн. Тэгээ тийм ээжигээ амар тийм яг өсөж явах хүүхдээ өсөж явахаас ээжигээ айгу батсан. Яг дөнгөж төрөөд яг танд хамгийн түрүүнд яг юу бодогч ирсэн? Яг дөнгөж төрөөл одоо ээж болчихлоо те. Төрхийн орон дээр хөвтчих. Амар сони юм билгүй. За дахиад төрж болох юм байна гэж бодсон. Би нөгөө ингээд жоохон хүмүүс дандаа ингээд төрхий чи амар гэлээд штэ. Тэгээд тэгсэн чинь би айгу гайгүй төрсөн байхгүй юу? Ерөн ингээд нэг тийм өвдөлтийнх нь хугацаач дээр ерөн ингээд нэг юм айгу тийм дайггүй төрсөн. Өөрийнхөө хувьд бол тэг би яг дотраа за дахиад төрж болох юм байна гэж хүмүүс чинь нэг төрөөл тэгэл яа өстө дахиж төрөхгүй мөрөхгүй гэж боддог гэсэн штэ. Надад л их тийм бодол төрөөгөө би бол дахиад төрнө. Тэгж л бодогдсон доо. За, Жиминэ жолоочлоо. Жолооч өө. Хэдэн онд ер нь жолоочлсон? Би ч айгу хожуу болсон. Одоос нэг 3 жил юм л. Оо зү. Айгу хөвгшөндөө болсон. Гэхдээ би зүгээр аав надад нөө жоохноос машин бариад сургацсан. Яг машин барьж чаддаг. Тэгээ гол нь нөгөө би ингэж боддог байхгүй юу? Мяа барьдаг хүмүүс бити жолоо барьсаа гэж боддог байхгүй юу? Тэгж хүний амьдралд гай болоод яах вэ гэж боддог. Тэгээ би өөрийгөө угаасаа ингээд нэлээд том болоод гайгүй болцсон хойно жолооч болно гэж боддог гэсэн болохоор ингээд болсон. Тэгвэл ингээл паацганаал явж ядаал тэгэл нэг юм хүн дандаа юм гай болсон ингээд айтайхан амирч орчиж чадахгүй ингээл яваад идэг хүмүүс би амар дургу. Мяа бол бити барь гэж хэлмэрсэн. Тэнгүүд ингээ хүмүүс тэгдэг байхгүй юу гэсэн юм чи анхудаа л барьж байгаа юм чин. Тэгээ одоо ингээл тэр хүн чинь ингээ ингэж сурна штэ мөрөн штэ. Тэгээд тэр чинь ингээ жолоон дээрээ сурах хэрэгтэй байхгүй. Би бол яг юу яж явах та төгснөхийн ардаас амар сайн барьдаг. Би ерөн маш сайн барьдаг машин. Ер нь багасаа ингээд сургасан гэхээр жолоонд сууж явахдаа ч бараг л барьдаг л байсан гэсэн үг юм шүү дээ. Ер нь бол тий чадна. Гэхдээ би ингээд зөвхөн хүмүүст гайлахгүй байхыг л амар хичээдэг. Тэгээд хүмүүст гай болохгүй тулд ингээд чадахгүй ээжиж нэг жолооч болъё гэж боддгоо. Хүн нэг үнэмлэхтэй болчих юм бол чадахгүйсэн чинь за үнэмлэхтэй ч ингээд барай авчих штэ. Жоо тэгэх гээдэж магадгүй гэд тэгээд ерөн айгу хажуу чаддаг болсныхаа ардаас одоо үнэмлэхтэй болсон гэх юм уу? Амьдралынхаа бас хэр их хугацааг төгжрөл донд ер нь өнгөрөөлөв. Би юу яг Монгол улсын иргэн Улаанбаатар хотын иргэн учраас төгжрөлд орно л доо. Гэтэ аюу цөөхөн.
Би өрн аль болох төгжрлгүй цагаар ингээд амжилтуудаа амжуулах гэж аяг хичээдэг. Тэгээд төгжрэлтэй байх юм бол нэг би аягүй зам сайн мэддэг байхгүй юу? Ингээд бүх хараал маруулын дундх зам амыг аягүй сайн мэддэг болохоор ерөн ингээд аль болох төгжрөхгүй замаар ингээд хурд гэсэн явахыг аягүй хичээдэг. Миний хамгийн амар төгжирж исэн түүх бол би талбай хажууд 3 цаг зогсчихсон. Яа за талбай хажуучлаа угаасаа л iconic газар л та. Би тэгээд дахиж тэр зам руу ороогүй шүү дээ. Би ерөн хизээч тэр зам руу ордоггүй шүү. Тэнд тэгж төгжирснээс. Тэгээд тэр чинь ядж яхад нөгөө хүүхдийн баярын өмнөх өдөр гэсэн аахгүй юу? 5 сарын 31 болоо та. Тэгээд бид чинь нөгөө хүүхдийн жүжиг хийгээд тэгээд нөгөө хүргэлтээр тиктүүдээ борлуулад хүргэлтээ өөртөө оройноо жүжигийнхаа бэлтгэлийг тарчаад хүргэж өгдөг гэсэн аахгүй юу? Тэгээд яг тэр зам руу орчихгүй лайвалж тэгсэн чинь зүгээр л таг бүр ингээл. Тэгээ 3 цаг төгжрээлээ. За тэгэл дахиж хизээч тэр зам руу ороогүй те. Амар те. Талбай хажууч угаасаа амар л да. Талбайн тэр баруун тал бол угаасаа. Зүүн тал нь ч гэсэн бас хаа ялгаагүй л зөө. Яа штэ амар. Ер нь жимнэгч өвөл шинэ жил өдрээр ер нь хөтлөгч ч юм уу одоо жүжигчд эмэгтэй хүмүүс ч гэсэн хөтлөгч хийдэг шээ. Та хөтлөгч хийдгүй юу? Хийж үзсэн. Ааха. Тэг яг нэг юм яг хамт явдаг эрэгтэй амарлаг хөтлөгчтэй болж иж ингээд ерөнхий явах хэрэгтэй мэлээ гэж бодсон. Яг би чинь тэгээд эмэгтэй хөтлөгч ерөн жоохон нэг тийм одоо official эдэн штэ тий. Ерөнхий official. Ингээд би бас тийм хүн биш юм аа. Өөрөө маазраа явчихаа тэгээд нөгөө тэнийг байгаа тий. За захил. Тэг хайдаа нөгөө зөвөр хамтарч ажилладаг байгууллагуудынхаа одоо шинэ жил мэнжлийг очиж зөвөр хөтлж өгөөд тэг үнгүү. Тэгэл гоё явах үед бол байна. Тэгээс яг бол аль бие осоор бүр ингээд хөтлөгч хийгээд исэн юм бол байхгүй. Жимнэгч одоо 2019 онд Тэгсэн. соёл урлагийн сургуулиуд төгссөн. Чи дан төгслөө. Би 24 онд төгссөн. 5 жилийн дараа төгссөн. За. Бас айгу ихчэг имэрл юм байна. Тий, 5 жил гэдэг чи бас 5 нас. За бид нар ч бас нэг багшийн шавнараа байгаа. Тэгээд ер нь бол соёл урлагийн сургуульд ороогүй жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшээгүй байсан бол ямар мэргэжлэлтэй юу хийж авах байсан бол? За би бол энийг маш олоод айлж байна л да. Би Суйст орохоос өмнө Нэгтлэнбаатарт сурдаг байсан. Сурдаг байсан. Тэгээ 1 жил сураад тэгээ болсон аахгүй. Тэгээд Нэгтлэнбаатарт татврын эдийн засаг гэдэг анги байсан болохоор би ерөн татврын хилтэст тэгээ байцаагч хийцэл явж байгаасан баг та. Чи энийгээ тийг вэ? Чи нөтөө төлөөч амнаат мамнаат та. Хохото төл гэж хүн амтлаа заалгаа. Нэг тэр явцал ажил хийж явах байсан болов гэж бодчих. Тэгээд яг ер нь гэтээ Суйст орсондоо бол амар их баярлагдав. Яагаад гэхээр би ер нь аягүй тийм одоо юм мөрөөрөө гэж хүүхдэд нь штэ ингээл урсгалаараа уртгай гээл явж идэг нэг тийм хүүхдээс ахгүй. Тэгсэн чи яг Суйст ороод амар амьдрал үтсэн. Энэ тэндээс ингээд цугларсан баах эготой хүүхдүүдтэй бүгд авьяастай, бүгд эготой, бүгд би гэсэн баах хүмүүс донд би яаж аргаа олох вэ гэдэг юм нэг жоохон юм челленж надад явагдсан байхгүй. Тэгээ би өөрөө Суйст ороод айгүй тийм өөр амьдрал, өөр зүйлсийг ойлгож аваад ер нь миний хувь хүн айгүй өөрчлөгдсөн. Би бас ингэж ярддаг ч хүн байгаагүй. Би ер нь л их ингээл ааха гэж байж идэг хүүхдээс ахгүй юу. Тэгээд ер Суйс намайг их өөрчилсөн. Чамайг өөрчилсөн. За ер нь бол яг өөрчилсөн гэхээсээ илүү айгуу тийм юу болгосон гэх юм уу. За би ер нь өөрчилсөн юм байна л да. Нээлттэй болгосон гэх юм уу. Тэгээ би чи яг нөгөө 10 жилдээ ингээл дуулж молдог ч юм уу ингээл байсан л да. Тэгтээ яг юм хүнтэй харьцах тал дээр их тийм нээлттэй байгаагүй. Тэнгүүд юм хүнтэй харьцах, нээлттэй болох, нүүр хагарах гэдэг юмыг айгуу их суулгаж өгдөг юм байна лээ Суйс. Тэгэл маш олон хүнтэй харьцаал одоо ингээл харьцааны чадвар дээр л маш сайн суралцсан гэх юм уу? Зөв. Тийм. Үгүй шээ сүулт танаа юу гүцлээ юу лээ? Юу вэ? Темкод хоёрын. Дуулж байгаа юу? Дуулж байгаа ёо. Яалчгоос хитэж байгаа байлээ шүү. Харин тэр яах вэ? Бас айгу тийм болсон юм аа. Би тэр чи явж байгаа л тэгэл бид чи ер нь явж байгаа л тэг санаа болчихсон шүү дээ. Ингээл хөгжим сонсож явж байгаа л. Тэгээ баяныхаа маяг сонсож байгаа. Тэгсэн чинь Темкахт нэг юм аяыг өөрчилж ингэдэг тийм аппликейшн үүдэг байхгүй. Тэгэл тэрүүгээр ингэснэ жинийг сонсдог гэл тэгснэ нэг юм айгу дөөрих болгоол тэгэл за хоёлаа наатгач нэг яач гэл. Тэгэл бүтээр тэгээ хүмүүс айгу хөрсөн юм шиг. Сэн тий яаж тэгж хоолоо салгаад байна те. Би нөгөө ер нь дуулж чаддгүй байсан байхгүй юу? Би жоохноос урлагийн хүн ерөөс биш байсан байхгүй юу? Тэгээд дуулж мэдэхгүй. Тэг би ингээ хоолоо сайн салгаж чаддгүй байхгүй юу?
Тэгээ тэр хоолой салгалтыг сонсвол ёо шал өөр дуу операгаар дуулчих яаж ингэ хоолой салгаад байгаа бэ гэж сонирхолтой л хэлээ. За, ер нь Poway уран бүтээлийн нэг хэр олон кинон дээр ажиллаа уу? Яг өөрсдөө яг хэдэн кино байдаг? За олон ангит гэвэл заяа нөө веб драма гэд бид нар хийдэж штэ. Тэр гэвэл 4 5 юм байна заяа. Яг ингээд богино хэмжээний тэгээд юм олон ангит кино. 5 тэгээд дурлахад 2 секунд гээгээ хүлээх өрөө. За нэг 3 4 юм болов. Нэг ангит нь гэвэл нэг 3 4 юм байна. Тэгээд манайх ч нөгөө нэг юу байдаг вэ хөөе? Веб драманууд нь эхний 10 ангид дандаа олон ангитаар цөөхөн минутаар яваад төгсгөлийн ангиуд нь дандаа цагаас цаг 20 минутын битрачтай бүрийн хэмжээнд явах гэдэг байхгүй юу? Тэгээд тэд нар дандаа IPTV дурдаг. Тэр яхаа олон ангит руугаа л орчих. Тэднийгээ таацахгүй. Тэгээ ер нь нэг 10-аад уран бүтээл дээр л яг бидаж ажилласан юм байна да. Ер нь яг өөрөөсөө ингээл яг хамгийн анх зүйлсийг төгсөөд ч юм уу те. Хамгийн анхны уран бүтээл дээр ажиллаад яг өөрөөсөө бие дагаад бүх юмаа ингээд хийгээд за би энийг дааж аваад би энийг дааж аваад гэд хийхээр ер нь яг ямархуу асуудлууд тулгарч бас ямархуу байд юм байна. Ер нь бид дөрөв айгу явандал болцсон. Тэг ингээд ямар ч хэлсэн өөрсөндөө найдыг гэдэг нэг тим юм бодолтой байсан хгүй юу? Одоо бид нар бүгдээрээ нэг янз бүрийн production ингээд ажиллаж үзэж мүтцсэн тий. Тэгэнгүүтлээ за яг бидний нөгөө хүсдэг юм гарахгүй байгаа гэсэн аахгүй биднээс тэнгуут нь за зүгээр юм чисээ өөрсдөө ажиллаад үзье. Бид нэр бол чадна яаж хийж байгаа л чадах хичээе гээл тэгэл юм хийж эхэлсэн. Тэгэд явандаа л одоо ингээл за энэ нь эндээ илүү юм байна. За энэ нь эндээ илүү юм байна. За чи тэгвэл тэрийг арчаад чи энийг хийчих гээл бүр ингээд айгуу тийм удаан хугацааны турш ингээд өөртөө олоод юмнуудаа яг хийдэг. Тэрнээс биш яг анханасаа за чи яг энийг хариуцаад хиймээ гэсэн юм бол байхгүй. Одоо ч гэсэн заримдаа солигдно. Одоо жишээ нь ингээл болцооны сургууль дээр би найруулагч хийжсэн бол тэрний өмнө болохоор спортын сургууль дээр жижиг найруулагч хийжсэн. Одоо нэгээ жоохон ингээд туршиж үзээл. Тэгээд сая дурсамж сургууль гэдэг веб драман дээр болох ундрал найруулагчаараа оролтоо ингээл солигдол. Тэнгуү том болохоор би бол найруулагч биш. Эндээс би нэрээ татлаа гэдэг бид гурав ингээд сольж үзээд байгаа байхгүй. Тэгэл тэнгуү томоо болохоор продюсерингийн ажилтай одоо ингээл мөнгө төгрөгөө хараасч марцаал хамаагүй юмдад олол хүмүүстэй холбогдож молготал тий одоо тиймэрхүү юм адил. Янз бүр. Тэгээ ингээл нэг туршиж үзэл явж л. Ер нь яг Poway хэдэн онд яг яажсэн бэ? Яг байгуулагдаж яг 20 онд хаа. Яг төгсөөл шууд бид нар ярьж л байсан. Гэхдээ юм хийж эхэлсэн нь болохоор 20 оноос. Тэгээ манай хамгийн анхны юм нь болохоор бид зүгээр л ууг нь зүгээр YouTube контент хийх гэж жагаад тэгээд гинт нэвтрүүлэг хийсэн байхгүй. Хөө яхаа гэд. Тийм тий хөө яхаа гэж. Манай хөө яхагийн хамгийн анхны дугаар чинь манай улсын хурлын гишүүн Лодосон байлаа шүү дээ. Зөө. Тэгээд бид нэг тийм зүгээр л юм доторх төсөөлөл аваад байсан байхгүй. Им дөрөв амир жоохон солонгостой юм vibe-тай октод дундаа нэг юм шал өөр vibe ахсуулгацсан хайр маяр яриад тоглуулж маглуулаад нэг хөөрхөн байлгуулсан гой сонирхолтой ч юм санагдаад яг хамгийн анхны өнөрөл лодоохыг ураад тэгээд лодоох зэрэг айгу уриалах гаваад тэгээд бид хамгийн анхны дугаараа хийгээл тэрэн дээр айгу гой хүмүүс орсон шүү дээ. Хэдэн дугаар хийжсэн яг? Эхний сизон 8 дугаар хийсэн. Хоёр дахь сизон 10 дугаар илүү дээ. Тэгсэн баг. Тэгэл нэг 20 дугаартай. Тэр ер нь дандаа оруулахдаа бас ер нь Монголын эмэгтэйчүүдийн бас нэг. Тэгээ аль болох крашуудаа оруулах гэж хэлсэн. Таны краш орсон уу? Миний краш оргүй. Миний краш жоо тийм дарах дургүй. Танаа гурын тэгвэл краш оров уу? Жижигэн краш орсон. Томогийнх орж чадаагүй. Ундралынх ч орж чадаагүй. Жижигэл ганцаараа оруулсан юм. Жижиг шин краш хий. Тэр үед санчир ах байсан. Сагсч юм. Тий. Тоглогийн санчир гэдэг. Тэгээд санчирхайгаа оруулсан. За Жиминик ширэн багада хэр их сахилахгүй хөхд байв. Багада ярин хаана усаж торно. Гэтэ янз бүр. Яг нэг юм нь би сахилахгүй байгаагүй. Яг би ер нь жоохон дуугаан цаашаа зүгээр ингээм мөрөөрөө гой ингээл өөрийнхөө урсгалаараа явж идэг хүүхдээс ахгүй. Тэгэл гэртээ айгуу их тарьдаг ээж авч явах хат болохоор тэгж жагаад
яг том ангид ороод нэг дунд анги мангид оронготлаа нэг октодыг хөөрдөг цаг үе идэг та би нэгдүгээр том би хоёр дахь хат мангал манер аим зодож модол жоо тийм хөөрцөн охин байсан нэг хэсэг. Тэгээ тэрийгээ одоо л ямч тийм байхгүй. Тэгээд нэг тиймэрхүү л ерөн хүүхдтэйгаад хичээлдээ бас айхтар муу биш. Бас нэг дунд биш. Ерөө ингээд нэг биегийн төвшөнд нэг 80-ийн төвшөнд сурдаг нэг тийм хүүхдээсэн. Тэгэл урлаг дээр бүр улаан байлгүйсэн шүү дээ. Би баг урлаг үсгт орж үзээгүй шүү дээ. Юу тийм үү? Тийм шүү дээ. Амар сонирн байгаа. Тийм хөө урлагийн ингээд хүн башталцсан явж гэхээр тэгээд яг хөө гинтгэн л төгсөх курстэл би нэг уран зохиолын хичээл дээр жүжиг үзээл. Тэгэл тийм төгсөх ангитай шүү дээ 11 дэх ангитай. За би ер нь жүжигчин болохоор шийдье гэж бодвол тэгэл жүжигчний шалгалт өгнө мөгнөс чи ээж аваа хоёр өдөөс утсаалаар гэл тэгэл чи өстө юу яриа да нэгтлэн бодгочороо явна гэнэ гэл. Тэгэл би чин зөрсөөр байгаа сүйс шалгалт өгөл унаал. Унаад аа. Намайг ордог үе чи одоо энэ хиний үе ихгүй юу? Идэрмаа савлээ. За тэдний ангиас чин тиймэрхүү нөгөө ангиас чин одоо энэ нэмээ тэд нар чинь замлан мамлан чи манай дээдлийн ангиас одоо миний үеэсэн гэсэн үг байхгүй юу? Тэрэд. Тэгээд би тэр жилийн унаад. Тэгээд тэнгуүтлээ ээж аваа хоёроос дараа жил нь нууцаар ээж аваа хоёроос шалгалт өгөөд сүйс. Тэгэл дараа жил нь тэнцэнгүүтлээ тэгээд шууд өмнөх сургууль хаяад орцсон. Унсан жилдээ болохоор шууд яасан юм шүү дээ. Нэгтлэн бодогч мэдэг мэрэгчлээ. Тий сурцсан. Тэгээд өмнө бүртгүүлсэн байсан болохоор тэгэл тэр тэгтээ алаантай бас жил хийсэн шүү тэр. Тэр хамгийн ихний өгдөг жилөө. Оюутан театр заяа ингээл 5-5-аар нь оруулдаг. Нэг уг баг тайзан дээр нэг шалгалт аваад идэв шүү дээ. Тийм биш бид нэг оюутан театрт авчихсахгүй тэгснэ 500 оюут хүүхдээ заяа тэр жил. Тэгээд тэгснэ тэндээс хамгийн ихний шатнд 76-г нь авчихгүй. Би бүр амар сайн би 98-д орсон заяа. Тэгээ би ихний шатнд орч тэнцэж чадаагүй заяа. Тэгэл нааш гэж бодаал тэгэл ёо гэлтэй тэгсэн чинь багш нар яах вэ нэмэлт эсэлт хийж авнаа 8 сард. Тэгээ тэр үеэр нь шалгалт өгөөд орчихгоо гэсэн чинь аав ээжээр уурлаад нэг нь чи унсан бол одоо нөгөө сургуультаа ор гэдэг. За гэж бодлоо. Хаач ч бас яшаа на гайгүйсэн болохоор бас тэгт орсон л т. Тэгэл дараа жил нь харин гайгүйсэн шүү дээ. Дараа жил нэг 200-аад хүүхд өгөөд тэндээс нэг бас нэг 70-80 орсон байсан. Тэгээд Гэхдээ 500-аас 70 эдэн авч үлдэж ин гэхээр амар цөлсөн шүү дээ. Тэр 500-аас ч ирээгүй амар олон хүүхдс байт юм билээ. Зөв бүртгүүлчээд ирч чадаагүй ч юм уу. Нэг тийм хүүхдүүд амар хөс. Тэгээд нэг 360 маран хүүхд орлоо. Тэндээс 76 хүүхд авсан шүү дээ. Тийм басаа. За ер нь таны амьдралдаа хийжсэн заяа. Амьдралдаа хийжсэн хамгийн бас хүнээс нууж авдаг ичмэр тийм түүх байвал хуваалцаач. Тэгээд нэг тэгж хүн амьтанд хэлж байгаагүй. Тийм үү яа. Би зарим юм хэлүүлээ цагдаад барьж байгаа. За тийм амар ахтай баг. Хөө хилцэх хагцаа дуусаагүй. Том нэг өгч байгаа сонссон уу? Үгүй. Томоо өгч бол одоо жижиг хчийг 4-р курс байхдаа танаахан бас амар түрүүх хийгээд за. Нэг хүслийн тайзаар ороод тэгээд жижиг хчийг хэдээд гусчихсан талаараа шээ. Би гусуулж ирсэн шүү дээ. Бас уу. Би ангийнхаа дарима гэдэг тохинд. Одоо миний энэ бүр хонгорхот шүү дээ. Ингээ үлгэд цогч жогоод энэ нэг юу гэдэг шүү дээ. Энэ ясаараа ингээд миний тухруу цохоод тий бүр ингээ хавдууд гараад ирсэн шүү дээ. Ингээл цохигдвол би ингээл яа гэл ингээл харсан чи шууд болдор болчихсон шүү. Тэгээ одоо ингээ эндээ хонгорхоо өссөн заа. Йоо яваа. Дарима. Чи намайг ийм болгосон. Хонгорхоотой болгосон. Би нэг ер нь айгу тийм унгамтгай ахгүй юу? За. Ягаад ч юм идэхгүй заяа. Угаасаа төрхийн бас нэг тийм юм гэж байдаг юм шиг байгаа юм заяа. Тэгээд ингээд яг хичээл дээр би одоо ингээл тайзан дээр хүмүүс явал би наан ингээд сууц харж байгаа шүү дээ. Тэр үед ингээд яг яриа игээд бүх чимээг болсон чинь гинт би унгачтэй. Тэгээ би гол нэг хөдөлж явахдаа үнэ санамсаргүй алдна гэж байдсан шүү дээ. Нэг юм уун би барьчихсан бохгүй юу. Тэгээд тэгж яагаад нэг ингээд хөдөлгөөнөө одоо нэг юм суудлаа засах гээд ингээд хөдөлсөн чинь унгачтэй. Тэгэл тэгсэн чинь бүгдээрээ ингээд хэн бэ гэсэн байдлаар хараад тэгэл байн бацтай би намайг ууштай. Унгачтай гэдэг. Тэрийг одоо ангийнхаа яриад идэм ба тэгээд бас нууж болох л байсан л да. Тэгтээ унгасан үнэл юм чинь тэгэл байн бандсан.
Тэгээд ямар худлаа би биш гэдэг хэлтэй нь шүү дээ. Үнэхээр би юм чинь би Би биш гэвэл тэр чи бүр бас тэр нэг юм болно шүү дээ. Тэг сонио одоо ингээд хүн айгу өөр л байд юм шиг байгаа юм. Ялтчгүй би тэг бүр ингээд чат GPT-гээс хүртэл асууж үзсэн заяо. Тэг ингээд хүн ерөн яагаад ингэж хунгдаг вэ монгодог вэ гэл те. Тэгсэн чинь би ингээд жоохон юм уух тал дээр асуудалтай юм шиг үлээ заяо. Ингээд усан штэ аяганд одоо ингээд ус игээд тэнгууд би дандаа хийтэй зайлгт юм лээ. Ингээд юм. Хийтэй залгина гэхээр одоо яана гэсэн үг. Гэж ингэж хийтэй жоохон залгидаг. Ингээд зүв залгиж чадахгүй гэх юм уу та. Тэгээд жоохносоо одоо зүв залгиж сураагүй мó яасан мэдэхгүй заа. Тэг ингээд айгүй юм уухта хийтэй залгидаг учраас гисэнд айгүй хий хуралдаа тэр нь ингээд байнга гадагшилж идэл юм шиг байгаа юм. Тэгээ би тэрийг сүлд хүүхдтэй сайн ойлгож байгаа байхгүй. Манай охин сүгөө уух гэж бүр гал ингээд дандаа хийтэй залгижсэн байхгүй. Тэгээ би бүр ингээд гайхаад яад ингээд хийтэй залгиад байгаа юм бол гэл. Тэгэл нэг гисэн амир ойрхон дүүрчин. Тэг яха тэрийг бодоод тэгсэн чи би ингээд нөхрийнхээ хажууд тусмаа суугаал тэнгүүт. Чист яг охин шиг охиноо чи хийтэй залгиж ингэ шилээд тах шаардлага байхгүй. Чи дандаа хийтэй залгидаг байхгүй юу? Ер нь тэрийг нөтөхгүй гэж дүүрээд юм биш үү? Санаа баас. Яг одоо унган гэдэг чи одоо бас нэг тийм урууч бас зүйл биш л дээ. Бас нэг тийм. Гэтээс эмхтэн үн чи хэцүү. Тэгээ энэ тэнд байнга барьж авах гэж бас хэцүү. Барьж авах гэдэг шүү дээ. Тэгэл нэг хамаагүй бариад тах юм бол ямар юмны гидсний тийм асуудалтай болно ч хэлээ. Тэгэл тэр мэрийг нь бодоод барихгүй байх хэрэгтэй юм шиг, барих хэрэгтэй юм шиг. Айгүй тийм асуудалтай шүү дээ. За одоо Жиминэ ч одоо 16-тай өөр дөр очиод одоо ярилцж цуугаад нэг зүйлийн талаар ингэ зөвлөөд тэгэхээр болох юм бол одоо юуны талаар ярилцаж, юуны талаар зөвлөх бол спортер хичээл гэж хэлнэ. Ямарваа нэг спортер хичээл гэж. Яг би нэг жоохон гүйж мүдэл байсан л та. Гэтэ тийм биш юм гоё багийн спорт эсвэл ингээд өөрийгөө гоё хөгжүүлэх ямарваа нэгэн хөгжим ч юм уу ямарваа нэгэн тийм хоббитой болоосай л гэж амир хэлчихсэн. Одоо би бол спортод үнэн голоосоо дуртай хайртай байхгүй юу? Ямар ч спортод байгуу дуртай. Тэгээд бас ингээд нөө хөгжим тоглодог найзууд ер нь тиймэрхүү хүмүүсийг харахаар надад ингээд амар хатаархал төрөйдөг байхгүй юу? Жоохносоо ингээд сурцсан ямар гоё юм бэ? Өөр ингэсэн чаддаг юм явтай байна гэдэг. Тэгээд тэр чинь бас зөвхөн хөгжим тоглож чаддаг юм гэхээсээ илүү хүнийг амар сонсголтой болгоно, мэдрэмжтэй болгоно тий. Олон давуу талууд байгаа шүү дээ. Тэгээд тийм болохоор яхаа тим юмыг жоохносоо гяс сурчгаал гэж хэлэх байсан баг. Тэс бусдаар л чи давгүй охин шүү тий. Зөв шүү. Зөв зам дээрээ явж тий. Ээж аваа хоёр чамаг оройгоор гарахгүй тий. Ингээд хориглоод байгаа нь зөв шүү. Чи дараа нь ээж аваа баярлнаа гэж юм хэлсэн да. Одоо уусаа нөгөө спортоор хичээлнэ гэдэг чинь бас нэг дуртай хобби байхаас гадна биеийн зөв хөгжил те дээрээс нь хүмүүжил тэгээ сахилга батыг бас сайн бас болгож өгдөг л байх л та. Ер нь спортод дуртай гэхээр ямар спорт болох дуртай? Гэхдээ би ер нь бүх спортод дуртай. Ингээл ямар ч спорт телевизээр гарч ирсэн эсвэл ямар ч спорт ямар ч зааланд тоглож ирсэн би ингээ үзээс суух дуртай. Нэг гоо адреналин ялгараад идэх байхгүй ингээд үзэж байгаа надад. Тэгэл за контакттэй спорт бол бүр гоё заа одоо бүхч байд юм уу тий одоо саксч байд юм уу яг волейбол гоё ч гэсэн волейбол жоон контакт багтаа штэ тийм учраас бас сонирхол арай жоохон бага гэхдээ хангалттай гоё за тэгэл нэг юу байна curving гэдэг лөө ice curving гэдэг лөө нэг ингэж чон тэмүрдэг тэр байна хоккей ер нь би бүх спорт дуртай ер нь л надад аим гоё би жоохон хөл бөмбөг жоохон үздэггүй. Гэхдээ амьдаар бол үзнэ. Монгол нэг хийгийн хөл бөмбөгийг амьдаар бол үзнэ. Зургатаар үзэхээр надад гоё санагддаг. Одоо жижигч бас улаан нэг юуны хобби те. Волейболын хобби те. Үгүй яг бид хоёр чинь волейбол гэхээс илүү сакс л та. Тийм үү. Тийм. Яг волейбол үзнэ хоёлаа. Гэхдээ яг саксандаа бол илүү дуртай. Тэгээ бид хоёр чинь 17 хоногоос лөө Монголын яг лиг үздэг гэсэхгүй. Тэг ингээд одоо лиг чинь ордон дээр болдог байлаа шүү дээ. Спортын ордон дээр. Тэгээ бид хоёр хичээлээ тарчаал тийш очиж. Дээдлийг үзэл бандан сандал дээрээ суугаал бага дэмжил байж идэг гэлээ. Аль багийн фэн? Хүлгүүдийн фэнүүд. Оо зөв. Тэр үчин нэг ийм ривал байсан шүү дээ. Хүлгүүд танан гардаг хоёр ривал. Хүлгүүд гардаг байсан. Тийм. Тэгэл ерөөсөө тэр хоёр хоорондоо үздэг. Тэгээд
ягаад ч юм мэдэхгүй танан гард биш л байсан. Ингээд миний дэмжих баг биш л байсан. Тэгээд окей гэл хөлгөөд байсан. Тэгээд би сэргэлээ ах өрнөө бэлэг ахтай айгуу дуртай байсан. Яг задгаа тайлцсан л та цаачаа. Тэгээд Одоо энэ жил 10 дахь төрүүг авлаа. Одоо лигийн галзуурлаа шүү дээ. галзуу босоо багуудын нэг хэвээрээ л байна да одоо. За манай бас хамтран ажиллагч Big Motors байгаа. Тэгээд Big Motors маань бас одоо 5 жилийнхаа ог тохиолдуулаад бас урамшуул зарлаж байгаа юм байлээ. Тэгээ Big Motors дээр очиод бас хөнгөлт үзүүлээд бас одоо орж ирдэг машинуудаас нь бас хувь болон хүүн бас нэлээд багасж бас ингэж машинууд нь орж ирж байгаа юм байлээ. Тэгэхээр үзэгчд маань сонирхч байвал бас Big Motors дээр очиод 5 сарын 1-ээс 5 сарын 17-ны хооронд бас энэ урамшуулан зарлагдсан байгаа юм байлээ. Тэгэхээр Big Motors дээр очиод өөрчлөлөх боломжтой. За ер нь бол одоо таны хүссэн машиныг ч захиалж авчирч болно. Тийм дээрээс нь одоо бас Purus одоо 10-аас Purus 20-оос 30-аас одоо бүх төрлүүдтэй 51 хүртэл бүх төрлүүд дээрээс нь Land, Lexus одоо Toyota-гийн бүх ер нь маркийн төрлийн машинууд бас байгаа юм байна лээ. Заавал явъя. Тийм. Аваарай. За тэгээд манай Big Motors бас нэрмжит асуулт байгаа. За. Тийм тэгээд ер нь анхны машинаа хизээ авч байв, ямар машин байв, тэ яаж авч байв. Ер нь хүнд анхны юм гэсэн бас айгуу гоё үлдцтэй байдаг шүү дээ. Би одоо хүртэл анхны машинтай л байгаа. Тий. Ер нь яг хав нэг машин ундаггүй. Тэгээ бас сүүлж жолоочлсон болохоор сүүлд машин авсан. Тэгээд миний машин болохоор Час улаангийн Mazda CX-5 гэдэг машин байгаа. Тэгээд 3-4 жилийн өмнө авсан. Тэгээд айгүй гоё. Тэгээд би одоо ер нь бол Mazda CX-5-аа дахиад авна. Зүгээр гоё оны шинэ Mazda авъя гэж ер нь бодож байгаа. Тэгээд яг энэ машинтайгаа бол цаашдаа чсэн. Бэсээр л явах болно гэж үнэнч хэрэглэгчийн үднээс үлдсэн байгаа. Mazda CX-5 гэдэг чинь одоо жижиг зэрэг өө яг дунд загвар явах юм уу? Дунд орон джип гэсэн үг юм. Уу яг джип биш нэг юм дунд загварын машин. Одоо Lexus NX гэдэг нь шүү дээ. Энэ нэг тиймэрхүү хэмжээтэй. Тийм. Яг л нэг RX-с арай жоохон жижигхэн NX ирхүү. Нэг тийм машин байгаа заяа. Тэгээд хамгийн анх болохоор 8 сарын 1-нд авч байсан. Аюу сайн санд. Тэгээд сая яг энэ оны 8 сарын 1-нд бас шинэ байр авсан. Айгу 8 сар айгу ээлтэй. Би 8 сарын 10-нд хормоо хийсэн. Ер нь 8-1 гэдэг тоонууд нэлээн л яг нэг жил болгоны 8 сард ямар нэгэн зүйл болчоол байдаг айгу тийм гоё. Тэгэхээр ер нь 8 сар гэдэг бол хүлээд юм шүү даа. Тий, одоо энэ жилийн 8 сар. Big Motors нь төрөл бүрийн автомашинуудыг худалдаалнаас гадна банк бус санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай газар дээр нь шийдэж өгдөг. Мөн машин авсан хүмүүст урамшуулалтай. Ингэхдээ Улаанбаатар хотын улсын дугаар, өвлийн шин дугуй, шалавч, банк дүүрэн, бензин, мэдээж нөөтийн буцаан олголттой. Та ердөө утасны дугаараа үлдээгээд зээлээ судлуулах боломжтой. Чи бүх үздэг үү нэрээ? За ер нь сүүлийн үед ихтэй айгүй бүх үздэг болчиход байгаа шүү. Тийм үү? Тий. Сүүлийн үед гэдэг нь хизээ. Дархан баяраас хойш юу? Үгүй одоо за оюутан болоод 2 дахь курс мөрсөсөн юм уу? Тийм тэгээд айгүй нэг ойр хавь хүмүүс бүх үзээд ингээд тэгээдсэн чинь хайлт үзсэн чинь айгүй сонирхолтой санагдав. Би чинь ерөөсө бүх мөг үздэг байсан. Тэгсэн чинь айгүй сонирхолтой санагдаад жоох бүх үздэг болчихсон шүү. Манай хойж ер нь аг жоохноос айгүй бүх үздэг гэсэн байхгүй юу? Тэг яг би зүгээр л мэдэн гэхдээ ингээд дурлаж үздэг байсан байхгүй юу? Тэгээд тэгж яагаад нэг удаа цагаан сарын барилдаа бүх өргөнд орж үзээд за хизээ чинь битээ нэг 8 жил юм ч. Тэгээд натаа ингээд яг үтсэн чи айгүй гоё санагдаад спорт айгүй гоё төр шүү бас. Тэгээд нэг сонь юм омогшоод өгдөг зөө нэг. Тэг сонь тийм нэг бид нар ч төрөөд тэгээд ерөн айгүй сайн ингээд бүхэд ерөн дуртай болоод тэгээд одоо ингээд бүр бодож байгаа шүү дээ. Би өөрөө бүх хүнтэй сууж чадаагүй. Охиноо бүхтэй суулгаад бүхэн хөргөн бүхтэй бол гоё шүү дээ. Тэгэл тэнгүүтлээ ингээд нэг юм хөргөн мөргийнхаа захын ингээд явцсан. Миний хүү гэж би сууж байлаас. Сан дээ. Бас боддог л бодлоо тий. Би яаж хийж бол би нөө спорттой юм дуртай болохоор тэр юм нэг тийм ойрын хүн спорт юм байх амар гоё гэдэг байхгүй юу? Одоо ингээд ядаж нэг таньдаг хүн байх юм бол тэрийг үзээд ингээд дэмжиж сууж байгаа ингээд гоё тийм мэдрэмж. Тэнгүүт би ингээд нэг ойрын
хүний нэг тийм спортын хүн болгочмоор байгаа байхгүй юу. Гэвь хамгийн боломжтой нь миний охины нөхөр л. Яг л дараагийн хүүхдээ хүүтрүүлээл сайхан бүх болгож яаж байна. Гэ надаас одоо хүү бүх төрхнөө яах нь одоо мэдгүй бас. Бүх чинь бас санаасаа ясмас гэж байна шүү дээ. Тийм байж. Нэрэл айгу амгшуулдаг. Би энэ жилийн дээр наадмаар Бат магнаг дөрүүлэхийг хараад цэнгэлдэх даяараа нөгөө хонгор нутгийг дуулаад тэгсэн чи бүр амар юм сонь санагдсан байлс. Одоо манай яг өвөө аав одоо юу гэхэнэ би чинь бараг л одоо баян онгорох гэж байгаа байхгүй. Тэгэхээр л нөгөө яг нөгөө нутгийн бүх төрүүлсэн юм шиг нэг тэр Бат магнагаас өмнөх нутаг босмос гээ явахгүй л бодлоо хотынх л гэдэг. Тэгсэн чи айгу Бат магнаа төрүүлсэнээс хойш би баян онгорох гэдэг зэрэг. Бүх айгу гоё юм бэлээ. Дандаа л увсноор явдаг байлаа шүү дээ. За жимнэгч ер нь ойрд гэртээ ч юм уу чихвчин дээрээ ч юм уу те төвжрэлт ч юм уу төлхөө сонсож байгаа 3 дуугаа нэрлэж. Би бол одоо гэртээ 3 дууг байнга сонсож байна заяа. Манай охин амар сонин заа юм хүүхдийн дуу мөн сонсдгоо заяа. Амар сон хуучны эмэгтэй дуучны дууг сонсон заяа. Ягаад ч юм итгэхгүй заяа. Бүр ягаад гэдгийг үнэхээр ойлгохгүй. Одоо нэг 6 сар хүрэх гэж байгаа шүү дээ. Тийм бич ариунад амар дуртай заа. Ариунад аа? Тийм. Ариунагийн дурлал шиг асна гэд. Тэгэд тэрний хаардаас бундан зүрх гэдэг унаагаан заяа. Зүрх маань бундан хэлбэртэй тэр хоёр заяа. За нөгөө 3 дахь нь болохоор Минжин сар гэдэг нэг юм дуучны хожимдсан дурлал юу лээ. Нэг тийм нэртэй юм 3 дуу байгаа байхгүй юу? За энэ 3 бол манай гэртэл байнга их шиглэн. Тэгэд бүр хамгийн амар нөөц нөгөө өрөөнд байсан чи тэр дууны явах юм бол ингээ чимээг ингээ сонсоод ичдэг. Ингээ сонсоод чивч юм бол. Яаж ч үйлжсэн тэр дууг тавихад тэгэл чивч юм бол. Амар сонио. Тэгэд ийм жоохон эрэгтэй хүний ийм хөнгөнсөн жоохон дургу. Одоо ингээд жоохон хөнгөнсөн дуутай эрэгтэй хүн гэрч ороод ирэнгүүт ингээл гайхаал хараал. Тэгэл нэг ийм жоохон найзынхаа эмэгтэй хоолой ингээл яваал эхлэнгүүт ингээл инээгээл үзээл чивчмэг болоо сонсоод амар хөрхөө. Тэгээд ер нь айгу тийм сонсгол сайтай охин болох байхаа. Би ер нь жирэмсэн бахтай амирх тийм янз бүрийн дуу сонсдог гэсэн. Тэгээд дөгөж төрөөд 1 сартай мартай хатан ч бид хоёр нөө чимийн дуунтад сурах гад ингээд дуу тавьчихдаг гэсэн хэвгүй зургтан дээрээ. Тэгээд ер нь аим сонсгол сайтай. Тэгвэл айгу л ер нь сонсголын мэдрэмж өндөрлөх хөвгт болох юм тийм. Ер нь одоо ингээд бүх хүнтэй суулгана гэд одоо ингээд яг тэгээ маазраа ч юм хэлж байгаа шүү дээ. Ер нь гэхдээ том болоод охиноо яг иймэрхүү хүн болоосоо гэдэг ч юм уу эсвэл зүгээр өөрчлөхөө урлагийн хүн болох уу? Үгүй би бол одоо энийг үнэхээр хэлж болж чадахгүй. Тэр ихтэй өөрийнхөө яг замналаар юугаа сонгоод явна уу надад бол айхтар тийм байдал яахгүй. Юу ч сонгосон гэсэн үнцээ өөрийгөө дэмжих хийж байна. Зүгээр буруу л явчихгүй байгаас л гэж бодчих. Аль ч замаар ерөн аль ч юг одоо замыг сонгосон зөвл явбал тэгэл хэзээ нэгэн цагт тэр өгөөж өгөх байх л гэж боддог. Тийм шүү дээ. Тэгээд юу ч сонгосон амаагүй. Тэгээ одоо хинтэйгээ суунаа яг үндэ падлыг чалах. Бүх вэ нөө спорт вэ нөө тэгээ одоо хаанхын ч хинтэй цус одоо айхтар юм алга. Зүр гол нь жоо ээж авъя л харах байх. Ер нь охин том болол айгу. Аз болол бүх хүнтэй уулзраал тэгвэл таны нар гарахад байна шүү дээ. Та ер нь одоо ингээд хүмүүстэй харилцахад гэдэг ч юм уу те. Одоо ингээд ажил ярихад ямархуу зам байдалтай ямархуу юм ааштай хүнд дурггүй вэ? Ер нь жоохон би гэдэг хүнд хөвгтэй гэдэг юм аа. Тэд нэг юм өөрийгөө нэг юм лаг юм шиг мэдрүүлэх гээд байгаа хүн гэх юм уу? Жоохон нэг ингээл би ингэдэж штт би тэгдэж штт мэдэж штт гэл. Тэгэл тэнгуүтлээ наа чи надад бол ийм байна юм байна гэж одоо мэдгүй нэг тэгээд байгаа хүн жоохон дургу. Тэгээд нэг юм хүн ялгаж харьцдаг хүн байдаг штэ. Тим хүнд бол бүр үнэн гол асуу дургу. Тэгэл мэдгүй жоохон муухай хувцсан л байгаа зү тэр жоохон боломжгүй л байгаа юм байл үттэй одоо мэдгүй нэг хүн ялгаж харьцдаг хүн ингээл гадны үзэмжээс хараал тэгэл ялгаж харьцдаг хүн ер нь жоохон дургу. Мэдээж ингээд гадны үзэмж харж болно л тоо. Гэхдээ бүр яг тэрийгээ ингээд юм өөрийнхөө одоо ингээд чиг шугам болгоо тий. Хүн тэр хүнийг тэр үеийнхээ ингээд дүгнэх айгу дургу. Тэр үе тэгж явсан л юм байгаа өөрчлөгдөж болно шүү дээ. Өнөөдрийн би өчигдрийн биегээс өөрлөх шүү дээ. Арай нэг юм сурцсан. Тэгвэл та бүхэн айгу юу адилхан юм байна. Би бас яг тийм хүнийг ялгаж харьцдаг хүн амар дургу л дээ. Угаасаа нөгөө
хэн ямар хувц өмсөд яаж явах нь хамаа байхгүй ш. Ер нь бол те. Тэгэл айгу яг хүнийг хүндлээ цэвэрхүү хувцас өмсөд ингэж яаж болно. Тэгтээ тэр чинь ямар ч амьдралтай ямар ч хүн байгаа юм бэлээ. Гэхдээ тэр өдөр бас юу тохиолдсныг хинч мэдэхгүй байхгүй. Тийм. Зөвөр миний хамгийн дургүй хүн бол машин барьж чаддаг ээж машин барьж төгжрлөө гэдэг хүмүүс. Хайдаж бас уур үрмэр ихчнэр бэдэн шүү. Нэг байрны голын зам дүрм зөрчиж орж ирчингүүтлээ ухахгүй ингээд зогсоод идэг. Гэснээр өөдөөс ингээд бүр ингээд хараад идэг. Тэг бүр за энэ үедээ хэрүүлхийгээд энэ дахиж түүчиж чах би ухарчээ гэж. Тэгэж яхад нь за ухарлаа гэж бодъё заяа. Ухарч чадахгүй. Нөгөө хоёр талд хараад нэг 10-тай 5-тай юм уу 10-тай л яваад байна. Яа бүр төвхтэй заяа. Би бол амар лаг машин барьдаг. Би нэрээ өөрийгөө бол үнэхээр лаг гэж боддог. За, ер нь одоо нөгөө жүжигчин хүн болгонд одоо нэг тийм юу байдаг шүү дээ. Би ийм найруулагчтай ажиллаж үзхийг хүсдэг. Би ийм жүжигчэндээ партнер болоод тоглож үзхийг хүсдэг гэдэг ч юм уу. Тийм жүжигчин найруулагч нэрлэж. За одоо яг сайн хэлж мэдэхгүй байна. Би тэгтээ зүгээр арай өөрөөр гэл би нэг гадаад найруулагчтай ажиллаж үзмээр санагддаг. Яг ямар одоо яаж ажилтдаг бол гэдэг нь юм сонь санагдаад байдаг байхгүй юу? Яг ерөн ямар хуу системээр яаж ингэж жүжигчэнтэйгээ ажилт юм байна гэдэг нь айгу сонь санагдаад байдаг. Юуны хувьд болохоор юу лээ? Одоо дүрийн хувьд гэх юм бол би нэг тийм жоохон экшн дүрднийг тоглож үзье гэсэн шүү дээ. Уг нь нэг юм жоохон бяр мартай байхгүй би ч бодлоо наа. Тэгээд ер нь нэг тиймэрхүү юм хом дуртай өөрөөс нь тийм кино үзэх дуртай болохоор ч тэр юм уу. Ийм экшн кино эсвэл нэг юм бокс мокстой ч юм уу те. Тэгмэл яг жоохон чансаагаа сэрж гой бэлтгэл хийж агаад гой ажилч мэжилмаар үзмээр санагддаг. Ямар жүжигчэнтэй тэгвэл партнер болж тоглож үзэх хүсдэг вэ ер нь? Монголоосоо. Монголоосоо юу? За одоо болт эрдэнэ нахлан бол. Бас гоё шүү дээ. Тэр цаг ах шүү дээ. Тэгэл боги хахтай тоглож үзхийг хүсдэг. Найруулагчдаас хэм бол бас нөгөө Джон Шипскиний нөгөө хэд найруулагч нар байгаа шүү дээ. 2 3 найруулагч нар. Тэд нар бас ямар өнцгөөс ерөн харж найруулдаг байл гэдэг нь бас аягүй сонь санагдаад бас нэг ажиллаж үзэл сонирхолтой санагддаг. Одоо ер нь та одоо Hawaii-с гадна гэдэг ч юм уу яг тоглосон кинонууд уран бүтээлж ер нь хэд байгаа вэ? Яг 2 4 5 6 7 за нэг 8 9 нэг тэр хавтал юм шиг. Яг Hawaii-с гадна тий. Өөртөөс гадна. Тэр болгоноос яг хамгийн таны яг сэтгэлд үлдчихсэн ч юм уу энэ дээр нэг гоё ажилласан даа гэж боддог дүр чи ямар дүр байсан бэ? Өө нэг хайхтар тэмдэг байдаггүй мó. Зүгээр яг хүмүүст хамгийн хүрсэн гэх юм бол яг бидний гэр бүлийн нандаа гэдэг нэг дүр өгдөг байхгүй юу? Тэгээд тэр яг өөрөө айгу тийм бүх юм нэм хоорондоо цогцод амар хөөрхөн бүрдсэн кино шиг надад санагдаад тий. Манай нэг 2 аавын дүр байна. Тэгээд гангаа сумья бид 3 байна. Нэг л тийм хоорондоо айгу гоё тийм эвцэлтсэн нэг тийм гоё кино шиг. Нэрэл нэг бид нэг гэр бүлийн шиг нэг тийм байдаг. Тэгээд би одоо хүртэл тэрэн дээр тоглосоо одоо эмсэх инхаа хоёрыг хойлог нь ааваа гэж дууддаг. Нэрэл надад бас нэг юм гоё аав шиг санагдаад байдаг байхгүй юу. Тэгээд нөгөө их дууцаа одоо ч гэсэн айгу гоё татна. Тэгээд бид нар чинь нэг тархандас сар гарan байрлаж зураг авсан байхгүй юу. Тэгээд ягаад чи нэг л тийм гоё нэг л тийм гэр бүл шиг нэг мэдрэмж өгдөг нэг тийм гоё. Тийм болохоор тэр нь бас жоохон нөлөөлсөн байж магадгүй байх гэж бодож байна. Та сүүлд нөгөө нэг prank caller бидний сүүлд үзсэн л. Ийм шиг айгуу гоё мэдээж авчихсан тий. Би тэр үстэй амар айсан шүү дээ. Яг үүдээс тэнгууд нөө худлаа гэж хэлж чаддгүй. Тоглосон юмаа гэд хэлчих чаддгүй ёо. Ингээл бүр зүрх зураал яана юм ах тэгчлээ дээ гэж бодвол бүр ингээл тэгээс өдөр хэлж байгаа үг нь хүртэл тий одоо аав нь байгаа юм чинь гээл тий. Юунаас найд юм нөх аав нэштэй гэл тэгсэн ч ёо. Тэг би нэрээ арайч нөлөөсөө гаргачаагүй яасан ёо. Амар хэцүүс. Тэг би дараа нь бүр уулзаж тэдний хоос тоглолтын бэлтгэлтэйсэн байхгүй. Тэгээ би дараа нь эргэж очиод бүр уулзаж уучлахгүй шүү дээ. Тэгвэл нэг л тийм зүрхэнд маань ингээд нэг сонь ааваа гомдооцсон юм шиг нэг тийм урмын хугалцсан юм шиг амар сонирм мэдэрч төрөөдсөн. Тэгэл тийм байна да. За одоо нөгөө танаас хамгийн их үзий яддаг талбайн төгжрээр орохоор боллоо. За. За тэгээд
Албан төвчрөөр орохдоо Аа. нэг хүнтэй хамт төвчрөн. За. Нэг Монгол, нэг гадаад. Эрэхтэй. Эрэхтэй Аа. Ян Самархалдер гэж залуу байдаг байхгүй юу? Vampire Diaries-ийн Demon. За. Би бүр ингээд амар жоохносоо крашлахгүй яг Vampire Diaries-ыг үзээд тэгээд яхаа одоо ингээ айхтар тийм байхгүй ч гэсэн зөвөр миний ингээд амар гоё дурсамж нь тэр амар гоёор хадгалагдаад үлдсэн болохоор үнэхээр боломж гарвал би бас ардаас олгож үзмээр л. Тав юм яриа тий. Тэгээд Монголоос гэх юм болов би олыг танилаа. Тий оноо дээ. Тэгэхээр болохгүй байх гэдэг. Олны танилтэй. За хинтээ юм ярих вэ? Крашаа суулгах юм. Манай краш жоох юм ярьдгүй маа. Таны краш тэн авахгүй юу? Би Би тэн ахт NBA таг үзэл ингээ ерөн би NBA таг үздэггүй хийж би тэнийхаа төлөө үздэг гэсэн аахгүй ингээ. Тэгээ ингээл бүгэн гадаадын саксныг үздэггүй нэ. Тэгэл тэнийхаа ярихын сонсох. Тэнгүүд баг ярих гэж тэнийх. Тэгэл би тэгээ таарахаараа би тэр ингээл сайн маа хамхаа гэл ярил л та. Тэгтээ ингээл тэгэл байхгүй. Тэгэл хилээ залгицсан юм шиг. За ич бодоодох нэг гой хүн олоодох л та бас нэг гой хүн аваад орё л тээ. Гой дууч аваад орд юм уу? Хэнийг авч байгаа? За яг дуулуул авах юм. Үгүй. Зүйл бас сонин штэ тий. Рок байхыг авт. Бас сонин тий. Бас сонин. Нийс нэг тийм айхтар олон ярилцлага сонсож байгаагүй болохоор ч тэр юм уу зөвөр ингээд бас нэг ярилцаж үзэл надад бас гоё сонирхолтой л юм шиг санагдаж байна. Гэхдээ баг Rocket Base тэн ахил юм ярих юм шүү. Тийм үү. Rocket Bay ахил би бол Зүрээ тэн ахта би зөндөө юм ярьсан юм. Зүгээр ер нь ярьж үзсэн. Rocket Bay-хтай л юм ярьж үзээг болохоор сонирхолтой л байна. Одоо тэгэл авчдөө. Одоо ингээд нөгөө 500 600 км газар ч Монгол явж байгаа л ингээд юм зорьсон газар өршиг нэг гоё мэдрэмж байдаг. Эсвэл нэг юм төгжрэнээс ингээ симпгээр ингээл гарангуут нэг тийм цэлэг хүн байхаар гоё байдаг шүү дээ. Тэрэн шиг тийм гоё мэдрэмжийг амьдралаас юунаас хэнээс авч байна? За яг одоогийн байдлаар бол охиноос авч байна. Тийм. Хүүхдтэй болохоор угаасаа хүн болгоно л баг энэ мэдрэмжийг мэдэх бах. Ингээл яаж ч ийсэн гэснийг хүүхдтэй харахаар шууд ингээл өөр болол. Шууд л ингээл бүх юм нэх гоё болол. Ямар ч амьдрал асуудал байхгүй ч юм шиг те нэг тийм юм гоё жаргалтай болж байгаа. Тэгээд бас ээж аваасаа айгүйх авт юм байна. Ингээл жоохон ингээл ядарч материал ингээл ээж ирээл те аяшаа нугааж өгөөл хөөхт тараал ингээл тийм яа ингээл нэг амьдралаас нэг гоё ингээд нэг пауз авч байгаа юм шиг айгүй гоё мэдрэмжийг авдаг. Тэгээд өөр гэх юм бол за ерөө би бүхнээс авт юм байна уу? Яг одоо би ч гэсэн авч л байна. Яг ингээд нөө нэг те өглөөс ирээл шал одоо ингээд машинд ингээд зугаалж яг яваагүй айгу тийм утцсан байна. Одоо би ингээд буцаал гэрлэг орно штэ. Ингээд нададаас амьдралаас жоохон ингээд нэг цагийн пауз штэ энэ чи. Тэр нь би ингээд ерөн бүх юмнаас юм кайф амир авч чаддаг. Одоо цаа гоё л. Ер нь хэр санагдав одоо ингээд машин дотор ингээд үгжээл ярилцаал тэгэл ингээд гоё буу халаад ингээд явах ер нь хэр санагдав? Дайжгүй. Гэтэ хөдөө явсан бол бүр гоё. Бүр их юм ярих гэсэн. Бүр их юм ярих байх бүрээс алаад өгөх байх. Тэ? Багасаа ахвал бүх амьдралаа хоорондоо ярилцсан. Тэгээд яг саяных дээр би ингээ гоё дуу дэвсээ явсан бол гэж юу бодож байна. Би өөрөө ингээ машинда ганцаараа аймгаа дуугаа чангалаад тэг жоохон AC үлээлгэж байгаа л тэгэл ингээл гоё нүдний шлээ зүгэл амар гоё ингээл машин барих юм. Тэр надад амар гоё тийм гоё амралт болж чаддаг. Тэгвэл бас дараа нь яг тийм яг концепттэй болоод ирэхээр таныг дахиад оруулна. За. Тэгээ бүр хөдөө явна. За. За тэгээд ер нь нэвтрүүлгийнхаа сүүлийн асуултыг ер нь одоо ингээд Фаве уран бүтээлийн нэгдлийн ойрын төлөвлөгөө яг юу байна? За яг энэ актер нууц биш л дээ. Гэтэ яг нэг хүмүүст бол хэлээгүй л байгаа. Бид нэг веб драма гэж хийдэг. Тэгээд одоо ерөн веб драма зогсоож байгаа. Сая хамгийн сүүлийн веб драма хийсэн. Тэгээд одоо энэ веб драманаадаа базаад нэг жижигхэн шоу хийх гэж байгаа. Бүх одоо веб драманы жүжигчдэрээ цуглуулж байгаа. Гол дүрүүдээ цуглуулж байгаа нэг шоу хийх гэж байгаа. Тэгээд ингээд ер нь бол манай веб драма зогсоод бидэд ер нь цаашдаа яг бүрийн хэмжээний олон гит руу орох гэж байгаа.
Тэгээд тэрнийхээ зохиол мохиол дээр бас сууна. Шоу гэдэг маань ямар хуу төрлийн шоу гэсэн. Одоо энэ Яг Running Man зэн шиг өөр юм гоё хөвчлөлтэй. Хоорондоо сүүл нэг Дорсон 1988 гээд Реклам 1988 гэж үчичихэд дахиж reunion хийгээд тэгээд ингээд уулзч муулзаад нэг юм тоглоомнууд хоорондоо тоглож моголдог шиг одоо ингээд бүх одоо веб драманд тоглосон гол дүрүүдээ цуглуулж агаад хооронд мөрсөлтүүлээд гоё хөгжин шоу хийх гэж. Тэгвэл бас туудахгүй айгүй гоё юм үзэх нь шүү та нар. Уран дулааны цаг ирж урамшуулалт худалдааг зөвхөн Big Motors-оос. Салбар 1. Цайз 16 дугаар хороолол даахүрээ явах автобусны буудлын замын эсрэг талд Big Motors авто шоурум. Салбар 2. Цөмгөн хайрхан дүүргийн 32 дугаар хороо 22 авто худалдааны чанга. Утас 75 75 75 75. За баярлалаа хчээ тэгээд За, баярлалаа. айгүй гоё бас урилга хүлээж аваад оролцсон маш их баярлалаа. За баярлалаа. За, Амжилт тийм. хүсье. Амжилт хүсье. Тэгээд манай эхнэрээс айгүй гоё үзэх дуртай би бас тэгээд айгүй нэг хөдөлмөрч учраас бид нэг үзэж байгаа юм болгоно хийж байгаа юм болгоноос айгүй гоё шимтэж үзэх дуртай. Тэгээд их нартай бас цаашдын уран бүтээлд нь бас өндрөөс өндөр амжилт хүсье. За тийя. Тэмгот хоёр тэрийг хийгээрэй. За сая бас угаасаа бас гоё юу өгсөнд баярлалаа. Тэгээд тэр хинтээр тэмгэх бүтээр бас хийнэ. За. За тэгээд хамтран ажилласан Big Motors байлаа. Тэгээд энэ хүртэл хамт байсан бүгдэнд нь баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар олццгаая. Bye bye.